Зохиолч Брайан Майкл Бендисийн 2007-оос 2010 онд хэвлэгдсэн нийт 36 дугаараас бүрдэх хүчирхэг өшөө авахчид комикийн бүх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Хүчирхэг өшөө авахчид дугаар 2. Өнгөрсөн цаг хугацаанд гайхамшигт ир агенттайгаа жүжигчний карьераа ярилцаж байхад гинэт гайхамшигт хатагтай болон төмөр хүн хоёр нисэн ирж түүнийг шинэ багтаа илсүүлэхээр санал тавьдаг. Бороо цутгасан тулааны талбарт хүчирхэг өшөө авахчид маань гинэт гарч ирсэн энэхүү нууцлаг нүцгэн эмэгтэй рүү гайхан ширтэж яг юу болоод байгааг ойлгохгүй шоконд орсон байдалтай зогсож байв. Дайны бурхан айрис тэсэлгүй тэр эмэгтэй рүү дайрах гэсэн боловч гайхамшигт хатагтай түүнийг яаран зогсоож яг энэ үеэр газар доороос мойлмын гарч ирэн өөрийнх нь гэр орон сүйдсэнд гайхшран асуулт асуув. Шинэ уйлдрон газар доорх ертөнцийг сүйтгэснэ. Ердөөл дайны хажуугаар хохирол гэж томжиргүйхэн хэлв. Үүнд ууралсан мойлмын өшөөгөө авахаар мангасуудаа дайрах тушаал өгч баатрууд руу довтлогоогоо эхлүүлнэ. Тулаан эхлэхээс 35 минутын өмнө Сентри өөрийн харуулын цамхагтаа эхнэр Линдатайгаа өглөөний цай ууж суув. Тэрээр энгийн хүн шиг амьдрахыг хүсдэгч дотроо асар их зөрчилдөөнтэй ямар нэгэн зүйлд үргэлж санаанд зовдөг аж. Сентригийн хүч хэтэрхий их учраас хорон бүрт болж буй мянган асуудлыг шийдэж чадахч хизээ хаан байхаа сонгож чадахгүй байгаадаа шаналж байгаа ярина. Тэрээр бурхан мэд хүчтэй ч өөрөөсөө айдаг сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй нэгэн гэдгээ эхнэртэй учирлаж байв. Яг энэ үеэр Тони Старк болон гайхамшигт хатагтай хоёр орж ирэн түүнийг шинээр бүрдүүлж буй хүчирхэг өшөө авахчид багт нэгдхийг өрөв. Тони Старк түүнийг багийн хамгийн чухал гишүүн магадгүй хамгийн хүчирхэг нь байх болно гэдэгт итгэлтэйгээр ятгаж эхлэв. Мойлмэний аврах том мангас тэднийг бяц дарахаар дайрч барилга байшин нурж жинхэнэ сүрэл болж эхэллээ. Гайхамшигт хатагтай сандран Сентриг Тони Старкийг аврахыг шаардаж хашгирах бөгөөд баатрууд маань асар том эмх замбраагүй байдалд гацчихав. Гайхамшигт хатагтай тушаал буулгамагц хүчирхэг өшөө авахчид дайралтанд орж ялангуяа дайны бурхан айрис уур хилэнтэйгээр сүхэ далайн уйлдрон руу шууд довтлов. Гэвч тэдний хүч дутаж уйлдрон асар хүчтэй цахилгаан тесрэлтээр баатруудыг яг шоргоол шиг үлээж орхих ба мойлмэний бүтээлүүдийг ухаангүй боол мэт амьтад химээн доромжлов. Уйлдрон ганцхан хөдөлгөөнөөр л аврах том мангасуудыг хайлуулж эхлэхэд мойлмэн миний хүүхдүүд химээн цөхрөнгөө баран орилж өөрийн нүдэн дээр хайртай мангасуудаа алдаж байв. Хүчтэй тесрэлтийн дараа баатрууд маань арай гэж ухаан орж хөл дээрээ босох бөгөөд гайхамшигт хатагтай энэ дайсантай шууд хүчээр үзэлцээд дийлэхгүйгээ ойлгож нөгөө аргаа хэрэглэхээр шийджээ. Ингээд гайхамшигт хатагтай уйлдроны өмнө нисэн очиж дипломат аргаар ярилцах гэж оролдох боловч нөгөөх чинь гинэт би хинтээ адилхан харагдаж байна гэж асуун тэднийг төөрөгдөлд орууллаа. Тулаан эхлэхээс 32 минутын өмнө шилдийн бэлтгэлийн зааланд хар видео олон тооны агентуудтай ганцаараа тулалдаж тэднийг яг л хүүхэд шиг зодож дээд зэрэглэлийн ур чадвартайгаа харуулж байлаа. Түүний бэлтгэлийг тасалдуулж Тони Старк болон гайхамшигт хатагтай орж ирэх бөгөөд Тони Старк хар видеогоор тоглоом шоглоом хийнгээ түүнд дахин өшөө авахч болох шин даалгавар өгч багтаа өрөв. Харин одоо цагт борон дунд гайхамшигт хатагтай уурсан айрсыг зогсоох гэж хичээж байхад Уйлдрон түүнийг жинхэнэ дайны бурхан мөн эсгэд эргэлзэж чи их сул дараа юм химэн басамжлан доромжлно. Тэвчээр нь барагдсан айрис багийн ахлагчийн тушаалыг зөрчин уйлдрон руу шууд дайрсан боловч түүний үл үзэгдэх хамгаалалтын бүрхүүлийг нэвтэлж чадалгүй хүчтэй цахилгаан цохиулан шидэгдэв. Уйлдрон газарт унсан айрисыг дахин цохиж унгасны дараа өөрлөөн дайрч буй Сентри рүү хандан Роберт Рейнольдс чамайг устгахад харин ихээхэн хүч шаардагдахандээ химэн түүний хүчийг үнэлдэг. Уйлдрон хэдхэн минутын дараа жинхэнэ тулаанд бэлэн болно гэж сануулмагц гайхамшигт хатагтай багийнхандаа ухрах тушаал өгч үгэнд нь орохгүй зөрүүдэлсэн айрсыг хатуухан зэмлэн зогсоом. Гэвч багийнхан ухарч байхад зүгий ганцаараа уйлдроноос нүдээд салгаж чадахгүй ямар нэг зүйл мэдэрсэн мэт түүн рүү дөхөж очлоо. Тулаан эхлэхээс 10 минутын өмнө зүгий буюу Жанет өөрийн загварын студидээ уйдсан байдалтай сууж байхад гайхамшигт хатагтай болон Тони Старк хоёр түүнийг багтаа илсүүлэхээр ирлээ. Жанет татгалзах гэсэн боловч Тони Старк би чамайг дэлхий дээр хинээс ч илүү хийж чадах тэр зүйлээ хийгээсэй гэж хүсэж байна хэмээн ятгадаг аж. Зүгий түүнээс чи яагаад надтай яг ижилхэн харагдаад байгаа юм бэ гэж асуухад Уйлдрон яагаад гэвэл би чамд хайртай гэж хариулж бүгдийг цочроо. Уйлдрон эргэн ирэхдээ Тони Старкийн биеийг эзэмшиж түүний хөнөөсөн болохыг ойлгосон зүгий аимшигтайгаар уйлж хуучин нөхрөө хайж эхэлснээр хүчирхэг өшөө авахчид цувралын 2 дахь дугаар өндөрлөж байна.